Байна. Байна самна. Сайн. Цэвэрхэн цэнгэр хязгаар аяны хүрээнд танаас сум ер нь яаж хэрхэн оролцвоо? Ямар арга хэмжээ, ямар ажлуудыг зохион байгуулж оролцсон бэ? Энэ тухай. За цэвэрхэн цэнгэр хязгаар аян аймгийн засгийн захирамжаар нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна. За мөн сумд хавар болон намрын цагт бүх нийтийн цэвэрлэгээ хийдэг уламжлалтай. Энэ ажлуудад ч гэсэн энэ хугацаанд бас нэлээд хугацааны үед бас тааш зөвхөлөө гэж бодож байна. За цэвэрхэн цэнгэр хязгаар аяны хүрээнд бид нар үндсэндээ 3 төрлийн ажлыг бол хийсэн байгаа. Нэгдүгээрт нь цэвэрхэн цэнгэр хязгаар аяны хүрээнд бид нар хог төрөх ажлыг бас хийсэн байгаа. Энэ бол сумын засаг даргын 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд бас тусгагц ажил. Ингээд тариалан сумын засаг даргын хамгаалалтаа гэрээ байгуулад гэрээний даалгаварт тусгагдсны дагуу хогийн цэгийг хунах ажлыг бол хийсэн байгаа. За хогийн цэгийг дотор нийтдээ 20 га газар, гадны хэсгийн 6 га газрыг төрж нийтдээ 8 хаалга өгөхий 8 хаалга өгөхий 6 том талбайг бол гаргасан байна. За дараагийн ажил нь энэ бид нэг хог төрөх ажлыг бас хийгээд тодорхой хэмжээнд хогийн цэгийг бас хязгаартаа цэгцтэй болгосон байгаа. За энэхээ хүрээнд нийтээр цэвэрлэгээ хийх юм шаардлага үүссэн. Үндсэндээ хогийн цэг орчин бас хялгаар цаасан хогоо эглэхээр хийсэн ийм байдалтай байсан. Тэгээд байгууллага аж ахуйн нэгжүүд бол дотор гудамж талбайх цэвэрлэгээ бол хийсэн байгаа. Ингээд 16-ны өдөр бүх нийтээр цэвэрлэгээ хийсэн. 15-ны өдөр болохоор сумын төв доторх цэвэрлэгээ бол хийсэн байгаа гэсэн үг. За 16-ны өдөр бол сумын төвөөс гадагшаа хэсгүүдийг бол цэвэрлсэн. За ингэхэд бол шаттын дөнгө өвдгөө ус мөрөөрөний газар хогийн цэг орчим тэгэл ингээд сумын төвийн иргэн тойрны газруудыг бол цэвэрлсэн байна. За ингээд 2 өдрийн цэвэрлэгээний хүрээнд нийтдээ 15 машин 22.5 тонн хогийг бол цэвэрлэж шатааж устгасан. За энэ хогны дийлэх хэсэг нь бол гялгар цаасан хог эглэл эзэлж байгаа. Шил хуунцар сав гялгар цаасан хог эглэл эзэлж байгаа. За дараагийн эзэнд юу хийсэн бэ гэхээр орчноо хаягдл шилнээс чөлөөлөе гээд аяныг бол бас сумын хэмжээнд санаачлаад зохион байгуулж хийсэн байгаа. За энэ аяны хүрээнд бол энийг бол бид нар бас уралдаан зарласан. Байгууллагуудын дунд, багуудын дунд уралдаан зарлаад тэр хугацаанд хуунцар сав шил авчиж өгсөн хүмүүсийн нэрсээр нь бүртгэж тэмдэглэж аваад засаг даргын намын газрын хашаанд бол хүлээж авсан байна. За ингэж хүлээж авсан шилээ сая бид нар ачуулъя гэдэг ингээд яриад тохироод ингээд тооцож үзэхэд 4 машин болохоор байна гэсэн тооцоо гарч байгаа. За үндсэндээ ийм 3 төрлийн ажлыг бол хийсэн байна.